За байцгаана хамт өрчөнд рекомендд үзэгчдээ тав. Энэ сайхан гигээр өдрийн мэндийг хүргэж шүүрээ. Эхэдээ бодвол бүгдээрээ хараасан зогсон мянган хэчин дайснараа угссан. Бидний зэргийн дуушгийн чуулган дэргэдэг хэчин амтны урамтай шван өдөр. Задуунаас дөрөнд урамтай нэг дөгдөг давхад эйг өргөж байна. Баярлалаа. Өнөөдөр бидний зэргийн дуушгийн чуулгийнхаа 70 жилийн түүхт ойн босгон дороо хэчин амтны маань 3 дахь үеийн урамтай чи тавхантайгээ халуухан цаг мөшийг амтан хөрөлөөр инхүү дайснаа гарч ирээд байна. Сэл залуухан насныхан гал дөдөр бадарч сэтгэл зүрх хоёр дом шатаж явах үедээ чиний чамраг тан хийж үзээгүй мөртлөө чиний хэд үнэн үхий гэж их орон бид хэлсэн хэчин амтны урамтай штийн энэ цаг догтыг дахин алгаж тавч би. Айдаа Африкийн хэдийгээр доош жуулдаг хэчин амтны бошин даран чимийг өнгөрч байна. Энэ сайхан үчим мэндийг өргөн төшүүлж байна. Ингээд бүх эмэгтэйчүүдэд зориулж байгаа юм шүү.
дараагийн дууга үе үеийн эмч цөвлөгчд дайны жилүүдэд цэргүүдтэйгээ хамт тулдаж ясан эмч нартай зориулсан дуу байгаамаа. Ингээд та бүгд өргөмөрье. Sweet
холдод харуи тавмах харит хачуханд хоншота дарен шавхи виде чинми махда дайчук орно Очимен намато харуи тавмах харит хачуханд Тогтхэнцгүй цас шамрал харахгүй тогтхоо кинамуулахгүй тамрна агамитуд хариг төрөги бидэг үгүй бидүү сэмчи хөлсгата биварго Очимен намато харуи тавмах харит хачуханд Исгэрсэн шуургантлаа Саснамче Гайсидвайда Килитрусикаде Хононоригви Очимен намато харуи тавмах харит хачуханд Хононоригви Очимен намато Армирги хэчамхийн дуучин хаш Хайрын тухаар мэлэгжгээ чиназмин хатуу амьдралыг зөөлнө эрийн үснэ назмин нэрийг хизээч давташгүй чиний минийгээ нөхөлөө Эрийг норч цэцэг халдрах шиг сангаж найзми Тогтшоо монийг хөрнө Низмирэ норшно Жамас хүлчүү хэнаа
хувцас биндудараа тасна модон тойрсон чамби гомдон читсэн зүрхээ чулуу бодон шидээ Хүмүүсийн алхабууд хийж хонгороор ярэж худлаас санагдана хайраа хорсон чамби хацламсан зүрхээ чулуу болгон шидээ Монгол улсын гавьяа жүжигчин Наштамд гахыг тайсан орё. Гитарчин Очги 1988-аас 90-ад оны онд уран бүтээлд төрж болсон энэ сайхан хүндэт өчтөй таавхан хамтран дуулаа. Баярлалаа. Бүгдээрээ нөөч мэд хүргэе. Тэгэхээр өнөөдөр хэлж амтлаг маань дахиад шинээр ингэж сайхан зогслоод залуу сайн уран бүтээлчдэр бас игнэгээ улам өргөдгөж маш сайхан уран бүтээлүүдийг дахин дөөрөвж байгаад маш баярлж байна. Өнөөдөр бүгдээр амжилт хүсье. Яг л одоо залуу үед бид нар бас би хамгийн анх элийн цэрэгт албан татагтаад тэрний дараахан уйларч элийн цэрэгийн ансамбль дуучин орж ирсэн. Тэр үед одоо хөгжмийн зохиолч Инхбаярах манай талигаач Бардрал Бөмбөрчин Наагч Гамбол бид нар оюун чимэгч Бүрнээ яригч гээд олон сайхан дуучинтай уран бүтээлчтэй хамтарч сайхан уран бүтээлүүдийг төөрөж анх одоо мэрэгжлийн урлагт хөлөө тавьж ирсэн үе өнгө саяхан юм шиг санагдаж байна. Ингээ би таахантай зориулаад өнөөдөр охин гэдэг сайхан дугаар айдууны дэжүргийн Мэгмар сүргийн шүлэг одоо хөгжмийн зохиолч Инхбаяр ахны маань охин гэдэг сайхан дугаар айдууны дэжүргийн Сол гитарчин Очги
Би хэлийн зэрэг ансамблд над хамгийн гоё дурсгалтай юм юу байдаг вэ гэхээр би Монголынхаа бүх заставуудаар очиж тоглосондоо маш их баяртай. Хамгийн гоё зүйл юм. Хүн болгонд застав болгон дээр очих бас тийм хувь тохиох байгаа гэж би боддог байхгүй юу. Тэгээд манай хэлчин хамтлаг өдөр бас нэг застав дээр очиж тоглож байгаад нөгөө өдөрт бараг 2 застав тоглодог байсан. Ядарсан байж байгаа. Яг концерт эхэлсэн дундуур би нөгөө казарм дотор байсан орон дээр унтж байгаа. Тэгээ миний дуулах ээж болоод зарлцсан багт би унтчихсэн. Нөгөөдөл намайг дуудахлаар би сандарч босч ирээд учиргүй те ямар дүүлээ гэж сандарч байгаа. Тэгээ дуугаа ихлэ дууссан чинь миний хоолой ерөөсө болдгоо. Тэгсэн үний хоолой унтдаг юм. Би тэрийг анх тэнд мэдэрч ирсэн байхгүй. Тэгээ үний хоолой унтдаг юм байна лээ. Тэгэхээр застав болж исэн юм сайхан одоо хэлчин хамтлагт байхад болж исэн сайхан хөвгтэй юмнууд маань надад одоо сайхан дурсамж бол үлдсэн. Тэгээ би өнөөдөр бас энд хүрч ирсэн байгаа нийт ирчүүдээ мөн аав нартай зориулаад одоо манай энэ хоёр ах маань бид хоёр хамтарч аавдаа зориулж хийсэн сайхан дуу байдаг. Энэ дуугаар айдуу менежер яа. Манай өөчгийн маань бас одоо хэлчин хамтлагт байсан. За, хэлийн зэргийн ансамбл бас өөрөө хөгжимчин дагалдангаараа байсан гэж хэлж байна. За, тэгээд би өнөөдөр энэ тайзан дээр Монгол улсын даваач жүжигчин дуучин Бүрнэ Баярг шигээ өрийн задъя. Би тэгэхээр энэ намхын гişээсээ би их юм сурсан. Дуул хурлыг анхны нэгч маань надад зааж өгсөн.
бүгдээрээ баяр хүргэе. За тэгээд хөгжмийн зохиолч Инхбаяр миний одоо багш надад бас дуулах урлаг миний маш олон уран бүтээлтэй битээр салшгүй холбоотой байдаг. За ингээд би энэ дууг одоо дуулахаас өмнө одоо нэг дууг зарлахаас өмнө энэ дууны эзэн энэ дотор сууж байгаа. Тэр тухайн үед бол сайхан одоо залуухан бэлтгэж байлаа. Одоо сайхан хорондоо болжээ. Тэр үнийг босхийг хүрж байна. Өөрөө мэдж байгаа хорондоо хоёргүй. Энэ хүн хармаа хийх зэрэг зохиосон юм дуу юм шүү. За ингээд би бас нэг сонир дурсмал яриа. Сая манай өөжгийн тоглолцлоо. Ер нь бол яг өгдөг хилчин хамтлаг одоо хоёр дахь юуныхан дараа бол би хөхтөнгөр гэж хамтлаг бас байгуулсан. Энэ хамтлагт манай хилчин хамтлагаас 4 хүн одоо тоглож ирсэн гэж хэлэхэд бол их бахархалтай байгаа юм л да. Манай хилчин хамтлагийн бөмбөрчин Бадарал, Баштандаг, өөжгийн тэгээд би. За бид нэр хамтраад энэ хөхтөнгөр хамтлагт бас тухайн үедээ бас манай рок pop урлагт бас нэлийн шууган тарьж ирсэн ийм хамтлаг. Тэгээд Бэлгийн цэргийн хилчин хамтлагаас бас дөрүүлээ байсан шүү гэдгийг та бүхэн бас мэдж байхад бас сайхан байгаа. за энэ сүм цагаан өрөм гэдэг сайхан дуу. За шүлгийг манай наадах цогоос наадах мань дээр зогсож байна. За бүгдээрээ баяр хүргэе. За ингээд бүгдээрээ сүм цагаан өрөм гэдэг сайхан дуугаа хүлээж авцгаая. Oh
жүжигчин дашлаад хилчин хамтлаг. Хилчин хамтлагийн одоо яг одоо энэ цаг үед тоглож байгаа энэ сайхан залуу хилчин хамтлагийнхаа чин сэтгэлийг бас баяр хүргье. Өнөөдөр хилчин хамтлагийн 40 жилийн дүүргийг үжилсэн энэ сайхан үеийн урамтайчдэрээ баграхгүй байхын аргалгаа баяр хүргэе. Тэгээ өнөөдөр энэ хайснаар үнэхээр халуухан бай. Таамдын дэмжсэн үнэхээр халуун байгаа гэж би итгэлтэй байна. Таамдын халуун шилдэг сонсъё. Өнөөдөр энэ түүхийг гэрч болж байгаа хүндэс ирэл тавханд хичин амтгийнхаа үеийн урамтайчдын хүмүүс дахин хамгийн сайн хүмүүстийг үсгэн өрөөж би нэгэн сайхан дуушныг хүргэж байна. Хичин амтгийн бас хоёр дахь үеийн урамтайч Монгол улсын соёлын дэврээ шилдэг Мастер Жахан амт төрөө. Тэг мастер Жахан таваас өөрөө хөрсөн гэрсэн. Энэ сайхан хүндэс ирэлд яг ямар дууга зориулсан хөрсөн гэрээ үлдээд. Чул энэ хичин амтгтаа бас түүхээсээ уулзсан баяр санагч байна. За баярлалаа юуны өмнө энэ төрөлцсөн ирсэн нийт үзэгчтэй энэ өдрийн төрлөө. За ингээд идүүгээ 28 жилийн өмнө би Хилийн цэргийн одоо дотоод цэргийн дуучин чуулга гэдэг тэр тухайд хилцэн шандагтай цэл задуухан 20 настайдаа уран бүтээл хийсэн байна. Тэгээд миний хувьд бол мэрэгжлийн урдын байгууллагад ингээд 12 жил ажилласандаа маш их баяртай байдаг. Тэг тусмаа Хилийн цэргийн дуучин чуулгын дуучин ихэнх дуучин гэдэг судыг авчирсандаа маш их баяртай гэдэг юм аа. За бидний үед байна одоо Нагж Гамбатах, Бадардах, мөн Наадах маань энэ сонсож байна. Дуучин Гүрнэ баяр, мөн Батуулан, мөн одоо жижиг оюун чимэг ингээд маш агуу хүмүүстэй ажилласан. Мөн Хоон багш маань байна. Тэгээд би бас Хилийн цэргийн дуучин чуулгад 2 жил ажиллахдаа Хилийн састав отрядаар явж байсан. За тэгээд тав хүнтэй зориулаад хөгжмийн зохиолч иш Эрдэнэтийн өвчм хушууд золтой байсан. Дугаар застав гэж сайхан дуу гэдэг юм аа. Энэ дуу санагдуулъя. Stop.
хилчээ авдаг. За үнэхээр өнөөдөр маш ч сандралаа. Үнэхээр гайхалтай байна. Анх тайзан дээр гарч байгаа шиг бодлоо. За дараагийн дуу маань миний амьдралын нэгэн хэсэг болсон уран бүтээл байгаа. Энэ дуу маань Инх төвшингийн хөгжим та бүхний дуулах дуртай хос залуус буюу хорвоо дамжиж байгаатай. Магадгүй тэр үеийг айгүй хөгжилтэй сайхан тосолжсаа энэ хүндэс зэрэгтэй уулзаашаа гэж таныг өршөө. За би 1987 онд Улсын филармоны Баян Монгол чуулгаас Хэлийн цэргийн дуужилгийн чуулгад иржсэн. Тэгээ бид нар тэр үед яг баригад явхад бол нэг 66 гээд машинаар тэгээ машин дээрээ хөгжмөө ачаад тэгээд нөгөө паз автобусаар баригад явдаг байсан. Тэгээ тэр үед бол манай нөгөө хилчид биднийг маш их хайрладаг, маш их хүндэтгдэг байсан. Тэгээд биднийг ингээд отряд дээр яваад очиход гүприйн бүр ингээд 69 машин гаргаж өгөөд тэгээд ингээд
бид нар бүр урдаа гүүпэртэй тэгж застаудаар тоглолт хийж явдаг байсан. Тэгээ үнэхээр тэр үед үнэхээр гоё байсан. Маш олон дурсамжууд байдаг. Уран сайхны удирдаач хөгжим зохиолч Ихвэрийн хөгжим тухайн үед манай хэлцэн хамтлагийн хөгжимчин байсан Наадагийн шүлэг биш манай хэлийн цэргийн ансамблийн дуугийн чуулгын дарга байсан Төмөр утгаан шүлэг цэрэг чи миний нөхөр
суулгасан урдын дууны шуранхайн айргийн үнэртэй уянгалсан энэ сайхан их орны минь ангисар цуцаан түүхт гэлээ амгалан байдаг гэж байна. Хичин заяатад ирсэн юм аа. Email gateway. Come on, sisters, do the hot tongue twister. Come on, my sister. Do my tongue twister. Hasta la vista. Come on, sisters, do the hot tongue twister. We love to boogie. We love to boogie. Jitterbug boogie on a Saturday night.
та эвчи хисхи улмихат хинручжиндар хогацан аяг бити ончилуди цова ганц хавлах хич заяме ани биорчи
баярлалаа. Өнөөдөр Сэгнээр автогчмчин даасрын автогчмчин гэрдва. Загд автохавн хичээлийн дуучин Марти Гурчуна. Хей! Аливаа нэрчээр бацдаг шүү. Сохватай хөгжим мөсрөл дэшүүлэг ээж ингэж чаргаарай богдороо хармодод насаа шидээ сайчмуу ээж санаа явталда сайро дурдум So
Бэлэн зэргийн дуучгийн чуулгын найрал дуучид Ослод хөгжимчин Батцооч
Оргисон залуунаас Ундрасан залуунаас хийж надад тэнгэрийн залуунаас Өмнгийн шаргалгаас домын цэнхэр хязгаар хүртэл алтай товн мөгтийн мөсөн дуулгад хорглоос алтан гисэн боцгосон сэг цагаан бүгд хүртэл миний хэн оршидгий өөрийн гисэн рекордтой болгосон өвгөд эндээстэй сүм цацлаа орги мордон ардынхаа нэрийг маш танилцъя Монгол улсын даа Элда өнөөдрийн сайхан галтай энэ ирж үчтэй Кичийн хамтлагийн залуунаас зориулны уран бүтээлийн тогтолцоог хүрэлцэн гэж утсан гүнд зэрэг эрхэм өдөр зочин тавхандаа ганц чаргал явуулах хамгийн сайхан бүгдийг их орныгоо торгон дээр хүрэх хүсэж байгаа мянган ээлжтэйхээ өмнөөс хүсэн ирээё. Баярлалаа навгад. Сангэд кичийн хамтлаг таваас хариу өгөөрэй. Ангийн өдөр тутмын Сайн дүүрсэн стаавхан өнөөдрийн мэндийг хүргэе. Манай хэлэлцлийн дуу хөгжийн хилчин хамтлагийн агуудаа бидаас тоглолтыг хийлээ. Одоо маш сайхан удаа тоглолт болж өглөө. Ингээд нийт хамтлагийн гишүүдтэй уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье. Ингээд одоо ангийн нийт бие бүрхүүнээ сэтгэл санхсан орсолон зүйлийг хамтлагийн гишүүд гардууч хүсье. Баянгийн уран бүтээлийн өндөр амжилтыг авах хүсье.
Тоглолтыг хийж байгаа 3 дахь үеийн бэлчин хамтлагийнхаа нийт уран бүтээлчтэй Улаанбаатарын газрын удирдлагын нэрийн өмнөөс болон нийт хилчдийнхээ нэрийн өмнөөс баярлаж байгааг илэрхийлье. Их сайхан тоглолт боллоо. Ингээд бэлчин хамтлагийнхаа нийт бүрэлдэхүүндээ цаашдынх нь уран бүтээл улам өндөр амжилтыг хүсэж ирж байна.